Сайн уу манайхаа. Дараагийн бичлэлээр уулзж байгаадаа баяртай байна. Бичлэлдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Хэшин. Уулзаагүй удлаа шүү. Их цантай бацаа минь. Ийн дотроо. Тэгэхэр тэд түүнийг явуулсан байх нэ. Та ч нөгөө ивэрсэн хурааврыг цэвэрлсэн хүн биш үү дээ. Хэлнэ. Чи ч их цантайгаас тогтохгүй юм биш. Болж байна. Чи ч гэсэн сонссон байх. Энгийн ёсвохтхон цамхгийн түүх, эд шидийн онол зэргийг академид сурах ёстой. Ихтэй захирч чамаал цамхаг дотор сургамаар байгаа. Түүний хэлснээр чам шиг мангас тэдэн дунд орчих юм бол бусад хүүхдүүд өөртөө итгэх итгэлээ албан гэсэн. Гэхдээ Хэлн хуруугаа нислахад 50 дээрх номнууд агаарт хөрч Яаны хөлийн дэргэд унахан тэр. Хэлн. Энэ бүх зүйл ямар хамаатай гэж. Хэлн. Иймэрхүү уйтгартай зүйл миний сонирхол биш. Тэгээд ч тэр хөгшин дарууд надаас илүү заачгаж чадна. Сислия, чи түүнийг дийлсэн баха. Би ууг нь Сислиагаас их зүйл хүлээж байсан юмсаа. Тэр эд шидийн тулааны талбарт нэлээд нэр хүндтэй байсан юм. Ууг нь тэр үрмжлүүлсэн бол миний замаар явах байсан юм. Гэтэл тэр тагнууд байж таарах гэж. Гэхдээ чи Сислианд игчвсэн. За тэгэхээр би одоо чиний багш болсон учраас нэг зүйл зааж өгье. Энд олон төрлийн шиттнүүд байд юм. Хэлн шиттнүүдийг 3 үндсэн төрөлд хувааж тайлбарлав. Тулаанд бэлтгэгдсэн шиттэн. Бусдад туслахаар бэлтгэгдсэн шиттэн. Бүхэл амьдралаа шид цээжлэхэд зориулсан шиттэн. Харин бусд нь бүгд зүгээр л нэг муу үлдээдлүүд. Хэлн. Чи намайг аль нь гэж бодож байна? Иэн. Эхнийх нь. Хэлн. Зөв байна. Энэ төрлөөр намайг дийлэх хинч байхгүй. Бардам хэлв. Хэлн. Би дээд түвшний шидтэн байх ёсцүүгээс өөр зүйлд анхаардаггүй бусад шидтнүүдээс өөр. Би чамд өөрийнхөө аргаар заах учраас намайг дагахад болно. Мэдээж чамд үгүй гэж хэлэх хэрэг байхгүй. Тэд гадаах бэлтгэлийн талбайд гарч ирэв. Хэлнэ. За одоо энд юу хийх ёстойгоо мэдэж байна уу? Над руу дайр. Надаар заafуулах хэрэгтэй гэдгээ батал. Яан дотроо. Тэр яг өмнөгшгээд байх шив. Яан бодолтой. Тэр үед хүртэл үргэж надтай толгодох гэдэг байсан. Гэхдээ энэ удаад би тийм зүйл болохгүй. Түүний замаасаа зайдуудах болно. Бусад сурагчид энэ ямар сорих юм бэ? Байх нь. Энэ хүүхэд үгүй Яан. Энэ жаал түүнтэй тулалдна гэдэг аюултай биш гэж үү? Шивнэлтэн. Хэлнэ. Хангалттай үзэгчд байгаа болжтэй. Эхлэхүү дээ. Чи төрүүлээд ихэл. Би багш чинь учраас хүлээж бай. Яан. Та итгэлтэй байна уу? Хэлнэ. Хин нь хиндэ санаа зовоод байна. Яан. За тэгвэл би татгалцахгүй. Хэлнэ. Чи юм мэддэг бололтой. Эхлээд хаалт хийх гэж байгаа юм уу? Ямар ч хаалт байлаа гэсэн би хормын дотор үгүй хийх болно. Жаалаа. Яан. Мөсөн хаалт. Яан асар зузаан мөсөн хаалт үүсгэсэн Хэлний уурыг ихэд хүргэв. Тэрээр Яаны хийсэн совногтыг хараад басамжлан инээлээ. Хэлэн. Чи надаар товлоод байна уу жаалаа? Бодож олж чадах юм чинь энэ хэрэг үү? Манайгаа дуустал наана унтах гээв. Хөөй, намайг сонсож байна уу? Яан мөсөн дотор нүдээ анин хөдгөөнгүй зогсно. Яан. Мөсөн хаалт бол хамгийн хүчрхэг хамгаалтын шид. Гэхдээ энэ шидийг ашиглаж байгаа хүн унтаа байдалд орж өв шид ашиглах боломжгүй болдог. Хэлн Яаныг зүгээр л нуугдаж өөрийгөө хамгаалахаас өөр чадваргүй гэж бодон гараа алдлан санаа алдав. Хэлэн. Бурхан минь, чамайг юу бодож байгааг мэдэхгүй. Чамд хүлээл тавьж яадаг би л тэнэг бололтой. Гэтэл гинт хаанаас юм нэгэн хачин хүчрхэг дуу чимээгаас ч газар чичирхийлж эхлэв. Үзэгч шидтнүүд ч сандарч эхэллээ. Хэлн ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч Яан руу эргэж харав. Газар доороос ямар нэг хүчрхэг зүйл нүргэлж байлаа. Хэлний нүд орой дээрээ гарч Яаны зүг цочирдон ширтэн. Хэлэн. Үгүй байлгүй дээ. Байж боломжгүй юм. Тэр мөсөн хаалт дотор хөдөлж чадж байна гэж үү? Мөсөн дотор Яан нүдээ нэв. Түүний нүд хүүтэн цэнхэр гэрлэр гэрэлтэж, тэрээр мөсөн дотроос Хэлн рүү ширтэж байлаа. Яаны дайралт Хэлн аюулыг мэдэрч, өөрийн мэдлгүй хоошоо угарч эхлэв. Гэтэл яг тэр мөчөд түүний хөдийн доороос асар том ногоон ороонгүй үснүүд хүчтэйгээр гарч ирэн түүнийг бүслэн авлаа. Яан зөвхөн өөрийгөө хамгаалаа зогсохгүй, давхар довтлогоо хийж байсан юм. Хэлн юу болоод байгааг бүрэн ойлгож амжижгүй сандарч орхив. Түүний өөртөө итгэлтэй байдал хормын дотор замхар нь алга болжээ. Яаны генетийн тогтолгоо Хэлнийг бүрэн мухардалд оруулав.
Газар доороос гарч ирсэн асар том оронгоо өвснүүд түүнийг хөдөлгөөнгүй бавилж шатаах тусам улам нэмэгцээр байлаа. Хелен хараалид би бүгдийг шатаасан ч дуусахгүй. Энэ байдлаараа би өөрөө өвхнө. Тийм зүйл болохоос өмнө би тэр хүүхдийг мөсөн хаалт батруус гаргах арга олох хэрэгтэй. Гэхдээ яаж? Тэр яаж мөсөн дотор хөдөлж бүр шид хүртэл ашиглаж чаддаг вүлээ? Яаны нүд хүүтэн синхэр гэрлэр гэрхтэж түүний мана бүх талбайг бүрхэв. Хелен түүний асар их хүчийг мэдэрч эцэст нь бууж өгөхөөр шийджээ. Хелен чамайг анхны шидэнтэй адилхан хүчтэй гэсэн яриа үнэн байсан бол л дээ. За яах вэ? Би ядагдлаа хүлээн зөвшөөрч байна. Тийм болохоор энэ бохир моднуудаа надаас авчхал яаж унжаалаа гэж хэлв. Гэвч Яаны царайд ямар нэгэн ёжтой инээмсэглэл тодров. Тэрээр тулааныг зогсоох бодлого байлаа. Яан үгүй ээ, би хараахан болоогүй байд. Ингээд дуусчихвол харамсалтай шүү дээ. Хелний царайнд айдас тодорч эхлэв. Тэрээр Яаны дараагийн асхмыг тааварлаж ядна. Хелен надаас өөр юу хүсэж байгаа юм бэ? Би ядагдлаа хүлээн зөвшөөрсөн биз дээ. Яан гараа аажмаар дээш өргөлөө. Тэнгэр гинт харанхуулж аянг цагдгаан нижигнэж эхлэв. Түүний хурууны үзүүлэлт асар их цагдгаан эрчим хүч хурандлагдана. Хелен хүлээгээрээ жаала. Яан эн чин зүгээр л найрсаг тулаан байсан шүү дээ. Яан яг одоо зогс гэж байна. Талбай дээр цугларсан бусад шиднүүд ч Яаны гаргаж буй аимшигт хүчийг хараад хүшиж орхив. Энэ бол зүгээр нэг сурагчийн гаргаж чадах хүч биш байлаа. Яан цахилгаан тэнгэрээс асар хүчтэй алтан шаргаад аянг нэжрэнэн бууж бэвтрэглийн талбайг бүх хитэн сохормоор хурц гэрлээр бүрхэв. Хелен энэ аимшигт хүчийг хараад нүдэндээ шитгэж чадсангүй. Түүний нүдэнд зөвхөн үхлийн айдас л тодорч байлаа. Аянг нэжвэнэх дуу зогсож уртаа зам харахад талбай дээр аимшигтэй дүр зураг үлджээ. Хелен оронгоо үсэнд баглаатай хിവэр газар сууна. Хелен би амьд байна. Тэрээр өөрийгөө амьд үрдсэнд итгэж ядан гар цуг хүн шиг инээж эхлэв. Гэвч Яаныг өөдөөс нь алхахыг сонсоод түүний инээд хормын дотор айдас болон хувирлаа. Хелен надаас хол бай. Яан Хелений өмнө эрт зогсоод хүүтэн нүдээр дээрээс нь нэвч ширтлээ. Яан Хелен ахвай. Танд надад өөр зааж чадах зүйл байна уу? Зэвүүнээр асуув. Хелен юурч хариуч чадсангүй. Түүний галт эмэгтэй гих бардам зан дээд түвшний шидтний сүр хүч Яаны өмнө бүрэн нуран унжээ. Яан үл ялаг ёжтой инээмсэрлээд Хелений хүлээстэй нь талбайн голд орхиж эргэж атгасан. Яан за тэгвэл би ингэж явъя да. Зам тавь. Талбай дээр байсан бусад шидтнүүд Яаны гаргасан хүчнээс айн түүнийг дөхөж ирэхэд өөрийн ирэхгүй ухан зам тавьж өцгөв. Яан уучлаарай. Гэхдээ замаас холдоод өгч болох уу? Би нилээн ядраад байна л да. Шидтнүүд хүшиж оргисон байхад Яан тайван алхасаар талбайг орхин модов. Тэртээ асад нар жаргаж буй цагаан цамхаг сүлхээр харагдах бөгөөд энэ өдөр цамхгийн түүхэнд нэгэн шин домог мэндэлсэн юм. Цагаан цамхгийн захирагч Херберт хүнд алхасаар коридороор явна. Түүний царайд таагүй байдлыгт. Херберт Хелен хаанад туслах шийдтэн. Тэр нилээ муу байгаа. Сүүлийн хэд хоног хоовч идсэнгүй. Херберт 12 настай хүүхдээр тоглуулж л байдаг. Яан Фэжийг сайн сургаж бардам занг нь үгүй хийлгэх гэж явуулсан байтал эсрэгээрээ Хелен өөрөө ялагдчих гэж. Херберт Яаны тухай бодолтой дарагдана. Тэрээр Яаныг зүгээр нэг номхон нохоо биш гэдгийг ойлгож эхэлжээ. Херберт анхнаасаа энэ түүнийг удирдах чадах эсхийн асуудал байгаагүй. Тэр биднийг инжээр удирдах чадах нохоо биш, харин зэрлэгч он. Херберт Яаныг өөртөө ашигтай зэвсэг болгохын тулд төлөвснөөсөө ихүү их хугацаа зарцуулах хэрэгтэйг ухаарав. Тэрээр нэгэн сүрлэг хаалганы өмнө ирж зогслоо. Хаалгаас уур нээгдэхэд өрөөний голд ном уншин суух нэгэн ир харагдана. 5 дугаар ханхүү Рагнар. Ирчхүү. Херберт намайг уучлаарай. Би оройтчихлоо ханхүү минь. Ханхүү Рагнар уншиж байсан номоо хаагаад Херберт рүү харав. Рагнар зүгээр дээ. Эхлээд надад яг юу болоод байгааг хэлээд өгч болох уу? Тэр шийдтэн Яан Фэжийн талаар. Рагнар Яаны юр бусын чадварыг сонирхож эхэлсэн бололтой. Үзэгдэн шилжиж Яаны харшид Доглас хүү сургуулийн 4-р ховц өмсөн. Баяртай гэгч нь гүйж гасч ирэв. Доглас аава би бэлэн болчлоо. Явцгаая. Редио тийм ээ явцгаая. Доглас би явчаад ир яхмада. Яан өнөөдөр айд хэдийн Догласын хичээлийн анхны өдөр байх нэ.
Доглас бүртгүүлсэн даруйда эзэн хааны алхимийн академид тэнцсэн бөгөөд түүний гайхалтай авьяастай гэдэгт эргэлзэх зүйл үгүй байлаа. Яан ганцаараа өрөөндөө үлдэж ном уншиж сууна. Яан цагаан цамхгийн талаар би аль хэдийн мэдэх болохоор энэ нэлээд амархан юм. Тэгэхээр хэсэгтээ надад хийх зүйл байхгүй бололтой хэмээн санаа алдав. Би цаг хугацааг буцааснаас хойш тасралтгүй ажилласан. Рагнар одоогоор ямар нэг ноцтой үйлдэл хийгээгүйч. Тэглээгээд би зүгээр суугаад ээж болохгүй. Хүчээ бүхэгтэн сэргийхийн тулд миний бие том болох хэрэгтэй. Гэхдээ би зүгээр энэ хിവэрээ амарч болохгүй гэж бодно. Яг энэ үед шивгчэн бүсгүй хаалт тогшов. Шивгчэн бүсгүй 1-5 дээр улаан тамгатай захидал тавин орж ирлээ. Шивгчэн: "Яан ирхэмээ, танд ордноос урилга ирлээ." Яан: "Урилга гинэ." Яан захидлыг авч үзтэл түүн дээрх тамгыг хараад маш их гайхав. Яан: "Энэ тамга чинь нэгдүгээр ханхүү." Үдшийн бүрий болж тэнгэрт дүүрэн саран мандах үед Яан нэгэн сүрлэг бөгөөд нууцлар цайзын өмнө сүүх тэргээр хурч ирэв. Яан: "Тэр намайг үнэхээр ийм газарт үрлээ гэж үү?" Язгууртны угсаагүй шиднийг иймэрхүү тансаг үдшилтэд урдаггүй бичигдээгүй хууль байдаг боловч Яан өнөөдөр энд иржээ. Тэрээр танхимын үүдэн зогсохдоо "Энэ залуу юу н юм бодтiin болов" хэмээн өөрийг нь урьсан ханхүүгийн талаар эрвцүүлнэ. Гэхдээ Яан ханхүүг өөрийн биеэр ийм том хүлээн авалт зохион байгуулна гэж төсөөлөөгүй байлаа. Яаны санаж байгаагаар өмнөх амьдралд нь ханхүү бусад язгууртнуудтай төдийлөн харилцаад байдаггүй. Иймэрхүү арга хэмжээ хизээж зохиодоггүй байсан юм. Түүний энэхүү бүрэг зан нь язгууртнуудыг ханхүүгээс нүүр буруулахад хүргэж байв. Ууган ханхүүгээс ялгаатай нь 5 дугаар ханхүү Рагнар хүмүүсийн дунд нэр хүнд өндөртэй байсан учраас бусад язгууртнуудтай бат бөх холбоо тогтоож чадсан. Тэгээд эцэст нь 5 дугаар ханхүүгийн ихэнх улс төрийн эрх мэдлийг өөрийн болгож байсан. 1 дугаар ханхүү залхуу түргэн зантайгаасаа болж эзэн хааны үгэнд ордоггүй байсан ч бас өөрт нь бус болоогүй юм. Харин энэ удаад түүнийг гинт юу ингэж идэвхтэй болгосныг Яан мэдэхгүйч энэ нь өөрт нь ашигтайгаар эргэж байгаад баяртай байв. Гэсэн ч тэрээр өмнөх амьдралдаа ийм газар ойртож ч үзээгүй тул нэг булан олоод чимээгүй сууж уй да хэмээн бодож байлаа. Яаныг танхимд орж ирэхэд "Тавтай морилно, Яан Фэж ирхмэ" хэмээн албиасаар угтан авлаа. Тэрээр язгууртнуудын дундуур алхахдаа яг л бодсон шиг нь үнэхээр тухгүй байгаагаа мэдэрнэ. Гинт нэгэн шидтэн "Нэгдүгээр ханхүү ирж байна" хэмээн чангаар зарлав. Нэгдүгээр ханхүү тагтан дээр гарч ирэн цугларсан олонд хандана. "Өнөөдөр миний үдэшлэгт хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа" хэмээн мэдчиллээ. Тэрээр үргэлжлүүлнэ: "Та бүхний мэдэж байгаагаар би өнөөдөр энэхүү үдэшлэгийг эзэн хааны өмнөөс зохион байгуулж байгаа билээ" хэмээн мэдэгдэв. Тэрээр өнөө оройн хамгийн чухал зочныг танилцуулахаар бэлтгэлээ. Нэгдүгээр ханхүү: "Би өнөөдөр та бүхэнд нэг хүнийг танилцуулах гэсэн юм. Өнөө оройны онцгой зорчин, цагаан цамхгийн түүхэн дэх хамгийн залуу 4-р зэрэглэлийн шидтэн Яан Фэж. Могжанаас энэ хүртэл ирсэн миний хүндэт зочин Яан Фэж. Тавтай морил Яан, чи аль хэдийн мэдчихсэн байх. Би чамайг танилцуулах гэж энэ үйлчлэгийг зохион байгуулсан юм." Яан: "Баярлалаа. Хараал ид." Яан энэхүү үйлчлэгийн цаад зорилгыг маш сайн ойлгож байлаа. Ханхүү өөрийг нь ашиглаж бусад язгууртнуудад хүчээр гайхуулж байгааг тэр мэдэрнэ. Яан: "Намайг нэгрүү ханхүүгийн талд байгаа гэдгийг язгууртнуудад харуулах гэсэн байх нэ. Энэ гарцаагүй ханхүү биш, эзэн хааны төлөвлөгөө байж таарна." Нэгрүү ханхүү: "Чиний цагаан цамхагт хийсэн зүйлийг сонссон. Очсон даруйда дээд түвшний шидтэн болсон гэсэн байхаа. Тэр их зантай хөгшчүүл ямар инээдтэй царай гаргасан болоо." Нэгрүү ханхүү өөрийнхөө анхны сэтгэлдлийг нуулгүй ярьж Яаныг хэрхэн үнэлж байгаагаа илэрхийлв. "Чамтай анх Могжаанд уулзахад би яагаад тийм хол нэг муу намхан бацааны төлөө явснаа гайхаж байсан юм." Яан: "Намхан?" Нэгрүү ханхүү: "Гэхдээ би чамайг ийм гайхалтай гэж мэдсэнгүй. Анх ааваас болж явсан ч чамтай уулзсанд үнэхээр гайхалтай сонгогтой байсан гэж бодож байна." Ярианыхаа төгсгөлд ханхүү Яанд нэгэн чухал хүнийг танилцуулахаар болов. "Бас надад чамд танилцуулах хүн байна. Ийшээ яваарай." Нэгдүгээр ханхүү: "Яан, энэ бол миний дүү, Гүнж Хайри." Үзэсгэлэнтэй Гүнж Хайри овны өмнө гарч ирнэ Яантай найрсгаар мэдчиллээ. Гүнж Хайри: "Таньдсандаа таатай байна Яан. Намайг Хайри Грин Ривер гэдэг." Гүнж Хайри: "Чиний нэр ордонд нэлээд алдартай байгаа болохоор би чиний талаар их зүйл сонссон." Яан:
Нэр төрийн хэрэг байна. Гүнж хоёрын. Өнөөдөр мэдлэл өнгөрч байгаач дараа нь хамт өдрийн хоол идэхөөрсхийг минь хүлээн аваач. Би Могланд болсон бүх зүйлийн чин талаар сонсмоор байна. Ян. Надад эд шид мангасаас өөр ярих түүх байхгүй болохоор танд уйтгартай байна хаа. Гүнж хоёрын. Санаа зовлтгүй дээ. Би эд шид дэлхийн сонин сайхны талаар мэдэх дуртай. Тиймээс надад чамтай ярих зүйл их байна яан. Тэгвэл би удалгүй загтлаар холбоо барья. Өнөөдрийн хүлээн авалт чамд таалагдана гэж найдаж байна. Яан. Өгөөмөр сэтгэлд нь баярлалаа гүнжээ. Яан дотроо. Хоёрын гүнж. Миний өмнө нь харж байснаас тис өөр байна шүү. Яан дотроо. Нэгдүгээр ханхуу сандарсан харагдаж байгаач үүргээ сайн биелүүлж байна. Тэгвэл би ямар нэг асуудал гарахаас өмнө явъя да. Яан олны хөдөөс холдож тагтан дээр гарахад нэгэн таньж хүн зогсож байв. Яан. Оливер ирхмэ. Оливер. Ноён Яан. Яан. Оливер ирхмэ. Та албан ёсны хувцастай үнэхээр гайхалтай харагдаж байна. Оливер. Ирхэм дээдсийн тушаал байгаа юм а. Яан. Би энд ирээд хэрэггүй байсан боловтой. Оливер. Би цоорхлуудыг сонссон. Яан. Цоорхов гинэ. Цагаан цамхын дээд түвшний шидтэн хээлэн. Би таны тэр эмэгтэйг дийлсэн гэж дууссан юм. Яан. Нэгдүгээр ханхуу бас түрүүн иймэрхүү зүйл хэлж байсан. Чиний цагаан цамхагт хийсэн зүйлийг сонссон гэж. Тийм цуурхад яваад байгаа хэрэг үү? Сонирхолтой юм гэж. Би цагаан цамхагт болж байгаа ихэнх зүйлс нууц байдаг гэж бодсон юмсаа. Иймэрхүү мэдээлгүй бол Хүлэгт Баатар байгаад яах вүлээ дээ. Ийм цаг үед. Одоогийн Green River эзэнт гүрний нөхцөл байдалд цөөхөн хідэн сонгогдсон шидтнүүд хамгийн өндөр их мэдлэгтэй байгаа бөгөөд тэдний дэргэд Хүлэгт Баатарууд хүч сул зөвхөн бэлэг тэмдэг төдий болжээ. Би үнэхээр гайхсан шүү. Та хамгийн залуу 4-р зэрэглэлийн шидтэн болоо зогсохгүй. Далт эмхтэй гэгддэг хээлний хүртэл дэгчглээ. Заримдаа би таныг үнэхээр ийм жоохон гэдэгт итгэж чадахгүй юм. Та намайг хитрхи өндөрт бодоод байх шиг байна. Одоо хинч таныг нэгдүгээр ханхуугаас итгэлийг олсон эсэхэд эргэлзэхгүй. Ханхуу ихэнхдээ бусад язгууртнуудаас зайс хидэгч танд зориулж энэ хүлээн авалтыг зохион байгууллаа шүү дээ. Гэхдээ тийм учраас надад батлаажуулах ёстой нэг зүйл байна. Та хэний талд зогсох вэ? Хэмээн асуув. Оливер үргэлжлүүлээд. Надад таны хэн байх чинь эсвэл насандаа хэрхэн авьяастай байх чинь хамаагүй. Цагаан цамхгийн шидтнүүд 5-р ханхууг Рагнар дэмжиж байгаа нь миний санааг зовоож байна. Тэгэхээр би одоо танаас асууя. Та цагаан цамхгийн талд зогсох уу гэж Оливер асуухад наадах чинь ямар ч утгагүй асуулт биш дээ. Хин ийм нөхцөл байдалд зохистой хариулт өгөх болж байна гэхэд нэгдүгээр ханхууд үйлчлдэг Хүлэгт Баатарын хувьд би таны хариултыг сонсох ёстой. Та найз уу, дайсан уу? Би одоохондоо сайн мэдэхгүй байна. Би Оливер ирхэмд сэжүүр өгч болох байх. Гэхдээ Яан Оливер руу цих харан зөвхөн түүндэл сонсогдохоор шившлэг ашиглан хариуллаа. Би хизээж 5-р ханхуугийн талд орохгүй гэж хариулав. Яан үргэлжлүүлээд хангалттай хариулт байж чадав. Оливер. Одоогийн нөхцөл байдалд хамгийн тохирсон хариулт байна. Би танд нэг хүсэлт тавьж болох уу? Яан. Ямар хүсэлт вүлээ? Оливер. Надад бацтай хариулт өгөх хүртлээр тололдоход минь тусалж болох уу? Надад хүч хэрэгтэй байна хэмээн хэлдэв. Яан түүний саналыг сонсоод гайхаж дотроо тунгаан бодов. Яан. Туслах гинэ. Шидтнүүдийн эсрэг яаж толовдохыг зааж өгөөч гэж байгаа хэрэг үү? Яан. Эцэст нь миний эсрэг ашиглагдаж болох биш гэж үү? Үгүй гэж хэлж чадахгүй нэ. Оливер их хэмээ таач нилээн шодрог юм гэж. Яан. Мэдээж би энэ хүсгтээс чинь татгалзаж байна. Надад ямар ч ашиггүй шүү дээ гэж хариулахад Оливер. Энэ зүйлт намайг ууган ханхуугийн бие хамгаалагчаар тамдагдсан өдөр хатан өөрийн биеэр надад өгсөн юм. Яан зүйлтийг хармагцаа түүний үн цэнийг шууд танилаа. Яан дотроо. Эн чин миний өнгөрсөн амьдралдаа ямар ч мэдээлэл олж чадаагүй эзэн хааны гэр бүлийн эрдэнэ. Яан дотроо. Бодол санаа цэвэрлдэг шившлэгтэй хүзүүний зүйлт хэмээн бодов. Оливер. Би оронд нь энэ зүйлтийг үгүй. Надаас илүү шидтэн танд хэрэг болох байх. Яан ийм үн цэнтэй зүйлийг өгөх гэж байгаад нь эргэлзэв. Яан. Эн чин талигач хатны зөвхөн танд зориулж бэлгэлсэн зүйл биш гэж үү гэж асуухад. Оливер. Намайг эзэндээ сайн үйлчлээрэй гэж өгсөн юм. Миний энэ зүйлтийг танд өгч байгаа шалтгаан тэр хүсэлтийг нь биелүүлэхийн тулд учраас түүнийг ойлгоно гэдэгт итгэхтэй байна. Яан нүдээ анин хэсэг бодлогоширсны эцэст шийдвэрээ гаргав. Яан.
Та ийм зүйл хүртэл хийхэд бэлэн гэвэл би зөвшөөрч байна. Би энэ зүйлтийг авъя. Яг тэр мөчөд тэдний ард асар хүчтэй гарт дэлбэрэлт боллоо. Ян Оливер хоёрыг тагтан дээр ялцаж байх цуур ордон дотор асар хүчтэй дэлбэрэлт болж балд үсэх яслаа. Оливер цочирдан эрхэм дээдсэ хэмээн хаширч ханхүү рүүгээ ярав. Тэрээр утаа суунагсан танхим руу гүйн орж та хаана вэ нэ? Эрхэм дээдсэ хэмээн хай явсаар нэгдүгээр ханхүү уулан гүнжийг оллоо. Ханхүү таймнар бид хоёр зүгээрээ хэмээн хариулж Оливерийг тайвшруулв. Удалгүй харуулын цэргүүд хурж ирэн Оливероос нөхцөл байдлыг давлахад тэрээр ордон дотор үл мэдэгдэх тесрэх бөмбөнүүд дэлбрээд байгааг мэдэгдлээ. Оливер нөхцөл байдал хүндэрсэн тул яаралтай үед ашиглах харилцааны бөмбөлийг аль хэдийн идэвхжүүлсэн гэдгээ хэлв. Хүлэгт баатрийн төв байр, цэргийн хууран, тэр байтугай цагаан цамхгийн хүртэл хооронд нь холбодог сүлжээ юм. Үүнийг идэвхжүүлснээр бүх цэрэг, шидтнүүд ордон цугларах нөхцөл бүрддэг байна. Харин Ян энэ бүхний сонсоод хэрвээ энэ дэлбэрэгт бүх хүчийг ордон цуглуулах зорилготой байсан бол яах вэ хэмээн сэжиглж эхлэв. Аюуд ойрхон байгааг мэдэрсэн Ян маана хаалт хэмээх хамгаалтын шидийг хормын дотор гаргаж ханхүү болон гүнжийг бүрхэн авлаа. Тэрээр гүнж хайр руу хандан "Гүнжээ, та яаж хаалтанд ман нэмтийг мэдэх үү? Яаралтай нөхцөл байдал учирсан тул надад хариулт хэрэгтэй байна" хэмээн нухацтай асуув. Гүнж хайраа баг зэрэг сандарсан ч "Би сурсанвта" гэхдээ хэмээн хариуллаа. Ян түүнийг хаалтыг барьж байхыг хүсээд өөрөө нөхцөл байдлыг тодруулахаар цааш яв. Тэрээр айж чичирсэн шивгчд дээр очиод "Надад асуух зүйл байна" хэмээн байцааж эхэллээ. "Изабель гэж шивгчин энэ хавар ирсэн үү?" Шивгчин: "Айн. Тийм ээ. Тэр тусдаа ордонд хуваарлагдсан ч гэсэн хүлээн авалтыг ирж үзмээр байна" гэд. Ян шивгчний чичирсэн хариултыг сонсоод өөрийнх нь таамаглал зөв болохыг мэдлээ. Ян яг л миний бодсноор. Тэдний жинхэнэ зорилго нь Сесилия. Дэлбэрэгт бол зөвхөн анхаар сарнуудах төлөвлөгөө байв. Бүх хүчийг ордон цуглуулж байгаад хамгаалтгүй болсон цагаан цамхаг руу нууцаар орох нь тэдний зорилго байлаа. Ян: "Сесилиад юу тохиолдох нь надад хамаагүйч. Түүний миний талаар олж мэдсэн мэдээллийг Cold Walker-т мэдэгдэж босохгүй" хэмээн бодно. Тэр үед сараан самхгийн гянданд хөлийн чимээ цуурайтна. Нууцлаг нөмрөвтэй хүн Сесилиягийн торны өмнө ирлээ. "Даниэл, уулзаагүй утсан байна шүү Сесилия. Амьд байгаа ч гайхмаар юм." Сесилия: "Хин?" Даниэл: "Би байна. Даниэл, миний урам хугарч байна шүү. Чамайг шадуурдаг ажиртан гэж бодож байсан юм." Сесилия: "Даниэл, намайг эндээс гаргаад ил." Даниэл: "Мэдээж. Гэхдээ надад шалгах зүйл байна." Сесилия: "Би юу ч хэлээгүй. Тэр нош, Ян Фэж, тэр анханасаа бүгдийг мэдэж байсан. Cold Walker, түүнд байдаг хүмүүс гээд бүгдийг нь." Сесилия бүр өөрсдийнх нь ч мэддэггүй манад хамгын талаар Ян мэдэж байсныг хэлж сандарлаа. Даниэл харин үүнийг ихэнх Cold Walker-ууд мэддэггүй нуус байсан бөгөөд Сесилияг баригдсны дараа л тэдэнд мэдгдсэн гэдгийг дурдв. Даниэл: "Чамд өөр хэлэх зүйл байна уу?" Сесилия: "Байхгүй. Эндээс гарцгаая." Даниэл: Тийм биш үү?" Даниэл гинт хутга гаргаж ирэн Сесилияг хөнөв. Даниэл: "Чамайг цалаан цамхалт хоригдож байх хугацаанд бид юу хийх талаар нэлээд хэлэгдсэн. Чи ховор гурван зэрэглэлийн шидтэн учраас чамайг аврах талаар бодож байсан юм. Тэгээд бид ийм шийдэлд хүрсэн. Тэгвэл сайн сууж байгаарай. Үгүй ээ, баяртай." Даниэлийг явах гэтэл харанхуй булангаас Яны хүүтэн дуу сонсогдов. "Ян, чи ч гэсэн." Даниэл цочирдон эргэж хартал Ян хэдийнэ түүний өмнө зогсож байлаа. Даниэлийн шидсэх хутах Яны хацрыг үл ялэг зүссэн ч тэр огтхон ч ажсангүй. Даниэл: "Чи хэн бэ?" Ян газарт хэвтэх Сесилиягийн цогцос руу харам таймнаар хэлв. Ян: "Тэгэхээр чи аль хэдийн Сесилияг үгүй хийдсэн байх нэ. Сайн байна. Чиний ачаар миний санаа зовох зүйл нэгээр багслаа." Ян хормын дотор Даниэлийг мөсөн хаалтад хорж орхив. Ян: "Даниэл, би өнөөдөр чамтай уулзаж байдаг үнэхээр харамсалтай юм биш. Би чамайг өөрийнхөө гараар ална гэд тангаралчихсан байсан юм а." Даниэл: "Хүлээгээрэй. Намайг амьд үлдээсэн нь чамд ашигтай биш гэж юу?" Яны нүдэнд өнгөрсөн амьдралынх нь гашуун дурсамж тодорно. Ян: "Эцэст нь би ангийн найзуудынхаа шаналлын хариуг авч чадах нэ." Даниэл: Чи юу яриад байгаа юм бэ? Би хизээч чиний найзуудыг алаагүй шүү дээ." Ян:
Мэдээж хараахан үгүй. Тэр зүйд босоход дахиад 10 жил ботов байна. Даниэл мөсөн дотор гацаж амь тэмцэнэ. Яан би буцаж очиод бүх зүүдийг засна гэж өөртөө амласан юм а. Яан мөсөн хаалтыг хаг зохиж Даниэлийг үгүй хийв. Яан би түүний хүзүүн дээрээс манад хамаг олчихсан болохоор хангалттай байх. Яг энэ мөчөд Гяндангийн хаалга нэгдэж цагаан цамхгийн хамгаалагчид болон шидэднүүд орж ирлээ. Тэдний өмнө Яан болон алууршны цогцос хэвтэж дүрс солирдож эзэн хаан маш их ууртай байжээ. Тэрээр ширээгээ хүчтэй зөхөн цагаан цамхгийн захирагч Хербертийг байцааж эхлэв. Эзэн хаан ордон дотор аль хэдийн 2 хүн алга овчход байна. Шивгчтэй нэгнээс ахуулаад ордны бичиж хүртэл ордон дотор гэмт хэрэгтнүүд асуудал үүсгэж байхад цагаан цамхад юу хийгээд байгаа юм? Миний асуултанд хариулаад цамхгийн захирагч. Цагаан цамхагт тагнуул хайх эрх мэдлийг өгвөл хаан тусад байгаа бүх мөөг үнцээр нь устгам гэж амласан биз дээ. Эзэн хаан цагаан цамхагт дахин итгэх боломжгүй болсон тул тэдний онцгой эрх мэдлийг хураан авч байгаагаа хатуу мэдэгдэв. Эзэн хаан би дахиад цагаан цамхагт итгэж хүлээлгэж чадахгүй. Тийм учраас би цагаан цамхагт олгосон бүх эрх мэдлээ хураан авч байна. Энэ мөчөөс эхлээд цамхгийн захирагч олж мэдсэн мэдээлэл болгоно ордны хүлэгт бааtruуд цэргүүдтэй хуваалцсан. Ойлгосон уу? Хэмээн уурлав. Херберт мэдлээ эрхэмдээдсэн. Үүний дараа хаан ядарсан байртай Хербертийг явуулж хийх ажил их байгааг сануулжээ. Удалгүй Яан Фэжийг хааны өмнө бараалахыг урьж түшмэл түүнийг албан ёсоор зарлав. Түшмэл шидтэн Яан Фэж эрхэмдээдэст хүндэтгэл үзүүлнэ. Яан хааны өмнө хүндэтгэлтэйгээр зогсоход эзэн хаан түүнийг найрсгаар угтан авлаа. Эзэн хаан бид дахиад уулзаж байна. Умартын хүндэт зочин Яан Фэж. Чиний ачаар бид эзэнт хүрнээ хамгаалж чадлаа. Чи байгаагүй бол бид чухал мэдээллүүдээ алдаж дэвхий даяар шившгэ тарих байлаа. Хаан Яанд өөрийн биеэр талархлаа илэрхийлж түүний гавьяаг үнэлэн нэгэн ховор эрднийг шарнал болгоно үгүй. Эзэн хаан бид чиний энэ амжилтыг хизээч мартахгүй. Тиймээс би чамд өөрийн биеэр талархлаа илэрхийлэх гэсэн юм. Миний чамд өгөх шагнал бол энэ. Миний өвөг дээдэс хааны гэр бүлийн цорын ганц шидтэн Мичл Грин Риверээс үрдсэн ганц зүйл болох энэ нүмерэг юм. Би үүнийг хааны гэр бүлээс өөр хүнд өгөх ёсгүйч чамд эцсийн амсгалаа хураах хүртэг чинь зээлүүлж байна. Яан энэхүү домогт баатар Мичл Грин Риверийн нүмергийг хараад маш их дайхсан бөгөөд энэ нь түүний өмнөх амьдралд ч олдож байгаагүй агуу эрдэнэ байлаа. Мичл бол өөрийн ид шидийг хүчээр цагаан цамхгийн захирагч болж эзэнт хүрнийг аварсан баатар байсан юм. Яан нүмерэг учраас хувцас солих шаардлагагүй байх хэмээн бодож шин шагналдаа сэтгэл хангалуун байв. Эзэн хаан одоо тушиж үзмээр байна уу? Яан нүмергийг өмсөж үзсэн ч хүүхэд биед нь асар томдов. Эзэн хаан нилээн томдож байна. Хизээ чамд таардаг болох болоо. Яжлан асуу. Гэвч Яан энэхүү олдурын мөн чанарыг аль хэдийнэ мэдэрсэн байлаа. Яан эд шидийн тарин хийсэн нүмерэг. Яан тэгвэл би одоо надад таардаг болох чи гэв. Яан манаагаараа нүмергийн шидийг идэвхжүүлэхэд хурц цэнхэр гэрэл цацарч нүмерэг түүний биед таарч агшиж эхлэв. Нүмерэг Яаны биед яг таарсан байхыг хараад танхимд цугларсан язгууртнууд дуу алдан байхацгаалаа. Язгуурт нь "Ваа, тэр яаж?" Эзэн хаан Яаны чадварт сэтгэл хангалуун байлаа. Эзэн хаан чамд нилээн зохиж байна шүү. Цэнхэр өнгөн нүдтэй шин дагарч байна. Яан эрхэм дээдсийн өвөөмөс сэтгэлд талархъя. Үдэшлэгийн дараа гүнж хайрыг Яаныг гадаа ганцаараа байхад нь дөхөж ирэв. Гүнж хайрыг өшөөгөр Яан эрхэмээ. Яан таны мэндийг мэдэж байна эрхэм дээдсээ. Тэгтлээ хүндэтгэлтэй харьцахгүй байсан ч болно. Гүнж хайрыг Яан эрхэмээ. Надад танд хэлэх зүйл байна. Дээрийн явдлын талаар. Яан тэр үед би их завгүй байсан болохоор тантай их хүндэтгэлгүй харьцсан байна л эрхэм дээдсээ. Намайг өршөж болгоно. Яан бас таны санаа зовж байгаа зүйл болохгүй. Би хүнд ч хэлэхгүй гэж шивнэв. Яг энэ үед 5 дугаар ханхүү Яан дээр ирж түүний гавьяаг дахин үнэлв. 5 дугаар ханхүү ямар гайхалтай амжилт вэ Яан эрхэмээ. Таны ачаар эзэнт хүрэн ямар ч аюулд учирсангүй. Яаны зүрх хүчтэй цохилж эхлэх бөгөөд Рагнар өөрийгөө албан ёсоор танилцуулж агуу эзэн хааны 5 дахь ханхүү гэдгээ хэлдэг. Яан түүнийг хараад
өмнөх амьдралынхаа хуучны найз болох Рагнарын уруурт. Түүний өмнө өгдөс өхрөн гүйж байсан тэрхүү харанхуй дурсамжаа иргэн саналаа. Рагнар түүнд цагаан цамхгийн дээд түвшний шидтэн болсонд нь баяр хүргээд эзэнт хүрний хамгаалсанд нь талархлаа илэрхийлж өдрийн хоолнд урахад Яан дотроо түүнтэй уулзахад арай л эртвэн шүү дээ хэмээн бодлого ширнэ. Яаныг хариу хинж амжаагүй байтал гүнж хоёрын ярианд нь оролцож Яаныг өнөөдөр өөртөө хамт байх төлөвлөгөөтэй байгааг хэлэн хамгаарна. Рагнар маргааш уулзахыг хүссэн ч Яан боломжгүй гэдгийг хэлж ээлдгээр татгалзав. Рагнар Яаны шийдэмгий байдлыг харж харамсаж байгаагаа хэлээд уулзсандаа таатай байгаагаа илэрхийлэн явхаар шийднэ. Түүнийг дагалдагчдтайгаа явсны дараа гүнж Яанд хандан бодвохгүй аашилж өмнөөс шийдвэр гаргасандаа гимшин уучлалтгүйхэд Яан инээмсэгж нь зүгээр гэдгээ хэлдэг. Рагнарын явсны дараа Яан түүний араас харж зогсохдоо дотроо Рагнар одоогоор жинхэнэ төрхөө нууж байгаа талаар бодож түүний хөдөлж эхлэхээс өмнө зогсоохоор хатуу шийддэг. Яан Рагнарыг эмгэнэлт төгсгөлтэйгөө нүүр тулах хүртлээр ганц чатхам урагшилж чадахгүй гэдгийг батлан хэлж энэ амьдралдаа түүний дайсан байх олно гэдгээ өөртөө амарчдаг. Инхүү энэ хэсэг төгсдөг. Энэ удаагийн Part Mine инхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.